насны хүүхдэд гэрийн намын сантай болох нь тэдний оюуны хөгжил, сэтгэхүй, хэл яриа, төсөөлөл, зан төлөв зэрэг олон талын чадваруудыг нь хөгжүүлэхэд их ач холбогдолтой байдаг. Хүүхдийн мэдээ теле нэвтрүүлэг зохион байгуулж хамтдаа ном уншиж, ярилцах, гэр бүлийн уур амьсгалыг сайжруулах, хүүхдтэй илүү ойр дотн харилцаа тогтоох, гэрийн намын сан аяныг өрнүүлж хүүхэд бүр намын сантай болохоос гадна гарын доорх материалаар намын булан байгуулсан. Гэрийн намын сангийнхаа тухай бүлгийн цахим хаягаар танилцуулж хэвсэн нь эцэг эхчүүдэд санаа авах, сайн үлгэр дуурайл болохоос гадна хүүхдийн номон дуртай болох сонирхолтой орчин өөрийн гэсэн орон зайг бий болгож өгсөн. Гэрийн орчинд намын сантай байх нь хүүхдэд унших соёлыг багаас нь суулгаж өгдөг. Энэ нь ирээдүйд амжилттай суралцагч болох суурийг нь тавьж өгдөг. Сандаа зориулан сар бүр нэг ном ураа гаргыг хэрэгжүүлж номын дэлгүүрт очиж хүүхдээ ном сонгохдоо өөрсдөө нь сонгуулах, уншиж өгч, ярилцах, ангийнхандаа номоо танилцуулж, номын талаарх сэтгэлээ ярьцдаг эцэг хасран хамгаалагч та бүхэн номын сонголтыг хүүхдээрээ хийлгэж байгаарай. Том номны аялал үйл ажиллагаа зохион байгуулан ангидаа бүтээсэн номоо гэртээ эцэг эхтэйгээ хамтран зохиомжлон ярих, дүр тойрох, баяжуулан бүтээх, үлгэрээ өөрийн үгээр ярих чадварт суралцсан. Хүүхдээ багаас нь номон дуртай болоход нь дэмжлэг болж олон талын аргыг бий болгоорой. Теле нэвтрүүлэг бяцхан уншигч номын баяр үйл ажиллагаагаар хэл яриа чиглэлийн хүрээнд тухайн сард үтсэн үлгэрийг хүүхдүүдтэйгээ баг болж жүжигсэн тоглолт. Гэртээ уншсан номоо найздаа ярих, бяцхан ном бүтээх, дүр тойрох, баг маасаг ашиглан дүрийн тоглолт гаргаж жүжигчлэн тоглох үйл ажиллагаа зохион байгуулж хүүхдүүд болон эцэг эхчүүд багаар ажиллах чадварт суралцаар байна. Номын богц үйл ажиллагааг сар бүрийн 5 дахь өдөр аялуулан богцод орсон номын тухай гэр бүлийн гишүүд уншиж өгөх номтой амралт, захин уулзалтыг зохион байгуулж хэвшсэн байна. Цэцэрлэгийн насны хүүхдийн чадварт тохируулан багш нарын хийсэн 350 гаруй захин номын сангаас 7 хоногт 2 удаа захин номыг илгээж гэртээ аав ээжтэйгээ хамт үзэх боломжийг бүрдүүлдэг. Иймээс гэр бүлийн орчинд 7 хоногт 2 удаа хүүхдтэй цаг гарган хамтдаа өөрийн дуртай ном болон багшийн явуулсан цахим контентууд номыг уншиж, ярилцах зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна. Мөн хүүхдүүдтэй багаас нь цахим технологийн зөв хэрэглээнд сургаарай. Аав ээжүүд ном унших дадлыг хүүхдүүдэд эзэмшил болгоорой.